санал дотор 2-3 юм байна. Би 4-р заалтаа холбогдуулж асуух гэсэн юм. Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нийцүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож хөтөлбөрөөс үш шаттай гар харах хэмжээ сонгохыг энэ хөтөлбөрөөс гарна гэдэг чинь угаасаа буруу байсан гэдгийг анхнаасаа буруу байсан гэдгийг байнгаараа хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгогдож байна. Энэ хоёр ойлголт зөв үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хадгалам зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийн мөнгөнд даатгалыг хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хийгсэн байна л да. 9 оны хямралд өгж яхад иргэдийн банкндаг мөнгө хадгаламжийг нэг даатгалд хамруулсан тохиолдол бий л дээ. Тэгээ сүүлд нь хугацаанд дуусаад хуулийн хүчингүй болсон. Хэрвээ хадгалам зээлийн хоршоог ингэж үзэж байгаа бол банк ус санхүүгийн байгууллагын байгаа хадгаламж бас даатгалд хамрагдах ёстой болж таарна да. Гол юм чинь энд л байгаа шүү дээ. Тэгээ энийг ярьсан уу? Байнгын орон дээр яриаггүй юу? Эцэст нь 3 дахь асуудал байна. Энэ Монгол банкнаас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлого цаашаа явахгүй. Би тухайн энэ талаар олоудаа ярьж байгаамаа. Одоогийн Монгол банкны удирдлага юу хийхээ мэдлгүй 2 жил явж байгаамаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монгол банкны үндсэн үүрэг гэдэг хуулийнх нь 4-р зүйл заачсан байд юм аа. Энэ ерөнхийлөгч чинь барааны үнийн тогтвортой байдлыг яриад байд юм аа. Ийм этикеттэй цаашаа явж ирнэ болох юм уу? Энэ зул жаргалын ахан жаргал сайхан гэдэг хүн 90 онд Монголын банкыг нэг дампууруулсан юм л да. Дүүн 2012 онд томилогдож байхад би одоо дүүн дахиад нэг дампууруулах юм байна гэж дотроо бодож байсан. Яг тэрийгээр л явлаа да. 2 жил. Ингээд төрсөн ах 2-оор Монголын банкыг 2 удаа самруулах ёстой гэж арчсан намынх нь үзээд байгаа юм байна тийм ээ. Энэ алдаагаа засахгүй юм байна тийм ээ. Энэ хүн гарч ирж улс төрийн акц хийгээд 12 оны орон нутгийн сонгуулийн өмнө 10 сарын 20-нд үн тогтворжуулах дэд хөтөлбөрийг алт уягтаа гаргаж өсгөрж нэг дампууруулаад 3 тэрлийн төгрөг хууль бусаар гадагшаа гаргаад 13 оны дулаан сард их хурл завсарласны дараа дулаан сарын 28-нд үед төгрөгийн ханш 1800 яваал 13 оны ерөнхийлөгчийн сонгуул явагдаж байхад 8% зээлийн хүүгийн санамж бишигт гараа өсгцүүрал сарын дараа 60 сая төгрөг байсан орон сууцны үн 120 саяд хүрсэн байхаа. Ийм дампуу хүнийг хадгалаад аж болж байгаа юм уу? Энийг хадгалаад энэс энэ Монголын эдийн засаг элгээр хэвтэх юм бол хариуцлагын хэн хүлээх юм? Яагаад ийм хүнийг өмгөөлөд хамгаалаад байдаг юм эрх хөрөгчд? Ажлын хэсгийн ахлагч. Би өөрт чинь нэмэрдэг шүү, өөрт чинь хандаж гэлж. Их хурлын гишүүн төдийгөө худалдаа үйлдвэрийн танхимын даргын чинь хувьд Монголын бүх үйлдвэр аж ахуйн газрууд элгээр мөлөгч байгаагийн гол шалтгаан нь энэ валюта ханшиг барьж чадаагүйтэй холбоотой шүү дээ. Монголын төр ингэж суугаад байх юм уу? Харамсалтай л байна. Үржсээр харсаар байгаад ийм бодлого явуулсан, ийм үр дүнд хүрсэн энэ албатуудыг хамгаалаад үлдэх юм байлаа л дээ. Эрх баригчдын зүгээс ч энд анхаарч байгаа юм алга. Сөрөг хүчин ч гэсэн энэ тал дээр дуугарч байгаа юм алга. Би хэлий гэж л хэлж байгаа. Зул жаргал ард талд сууж байна. Гашуунаас сонсогдож магадгүй. Тэгвэл би үнэн л юм ярьсан. Ийм үед уг нь нэр төртэй хүн болвол миний бодлого явахгүй байна гэд өргөдлөөгöd явчих л ёстой юм л да.
Тэгээ энэ оруулж ирж байгаа заалтууд чинь жишээ нь огт ойлгомжгүй юм байна шүү дээ. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг нийслэлийн төвшөнд нам тогтвортой байдал гаргах хэмжээ авах гэдэг чинь юу гэсэн юм бэ? Аймаг нийслэлийн төвшөнд ихлээр чин засаг захиргааных нь хувьд ярьж байна да. Ийм юм байд юм уу ер нь? Гихмэтэр энэ оруулж ирж байгаа юм чинь дэмжих аргагүй байна шүү дээ. Газрын нойр, гарзын багдар энэ ийм хачин бодлого тээдэг хүн нь явахгүй болбол болохгүй. Явуулахгүй болбол болохгүй. Хохирол дэндүү их байна шүү дээ. Улсын хөгжил лавл миний харж байгаагаас энэ 2 жилийн хугацаанд бүтэн 7-8 жилээр ухарлаа. Энийг нөхөх гэж дараагийн үеийн засгийн газар ихээхэн зовондоо өнөөдөр хүний олж байгаа орлого аж ахуйн нэгжин олж байгаа ашиг хоёроос өдөр болгон 30% зүгээр л энэ инфляц гэдэг юм чинь идээд нь шүү дээ. Монгол банкыг улс төрийн байгууллага болгож хувиргасны гур нь ингэж л гарчин шүү дээ. Энэ дотор бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжтэй гишүүд зөндөө байгаа байх. Та нарын компаниуд бүгд дампуурч байгаа шүү дээ. Гэхдээ ийм бодлогыг үргэлжлүүлээд явуулна гэж суугаад байгааг л би гайхаад байгаа юм л да. Ам биш сая биш шүү дээ. Албан тушаал. Авч болдог өдөр байхад өгч болдог өдөр байх ёстой шүү дээ. Энийгээ зул жаргал түүний урлагч тэр манай намын харьяалтай нэг хөрвий дээ. Та нар ер нь хизээ ойлгох юм бэ? Баг гайвуулаад яваад өгч үзээш та нар өргөдлөө гаргаад. Би эднэр байсан цагт энэ Монгол банкны мөнгөний бодлого зөв явна гэд огт итгэхгүй. Дахиад ирэх жил бид нар 30% үнэлтээ яриа сууж явах болно. Эдний тулгаанаас өөр юм гарахгүй. Санхүүгийн чанд чамбаа байдалд орохгүй бол энэ юм чинь бүр цаашаа яваад штэ тэмдэглэг гişүүл өөрөө мэдж байгаа штэ. Аж ахуй эрхлэгчид худалдааны тахимдаар очиад бүх зовлонго та нарт ярьж л байгаа штэ. Ийм юмнууд байгаа учраас энэ бөөрөнки хэрэгж бариад авах дүгнэх ямар ч байцгүй заалт чинь бид дэмжихгүй. Энэ урж ирж байгаа бүх сандыг чинь бид дэмжихгүй.